Намайг Дашнамын Батбаяр гэдэг. Гагалтай аймгийн Халиун сумын гаралтай дуучин байгаа. Их нутагтай гоё сайхан хайртай, их нутаг сэтгэлтэй. Дуудах хөгжимдөг тэр одоо аавынхаа авьяасыг одоо бас өвлсөн. Байгалиасаа яасан авьяастаа сонсголтой. Маш их одоо хичээл зүтгэлтэй. Уртын дунд сэтгэл зүхээ зориулсан. Гүндүүг ирэх хүн. Урлаг руу одоо ингээд би бол нэлээ хожуу бас орсон. За би энийг нэг хожуу гэж боддгоо шүү. Бусдыг ярих уу болох уу? Яг үргэлжлүүлээд ярих уу? За тэгээд шууд явах уу? За би Говьлтай аймгийн Халиун сумын ургуул 11 хүүхэдтэй айлын 10 дахь хүүхэд болж төрсөө. Ер нь ингээл цэцэрлэгт явж явах тал дуулдаг хүүхэд байсан да. Тэгэл одоо орон дээр зогсож байгаа көшиг нэгээл эгчнэлтэйг нийлээл концерт тоглодог. Ийм л хүүхэд байсан. Сум сургуулиас зохион байгуулж байгаа концерт гэл энэ бүхэнд бол маш идэвхтэй оролцож авдаг юм хүүхэд байсан. Ар багын л энэ урлаг дуу хөгжим юм бол угаасаа л дуртай байсан болов. Ер нь сүүлнээ гинт дуртай болоод ингээд яасан гэж ер нь боддгоо. Ер нь л угаасаа л нэг дуу хөгжимтэй холбоотой л юм бас дурлах нэг юм шалтгаан болвол өөр төрхөөсөө л байсан болов гэж ингэж бодож байна. А зүгээр яг хуу бүр одоо эрчимтэй хүчтэй одоо ингээд дуу хөгжимд одоо дуртай хайртай дуртай болсон гэж ярих юм бол уртын дуу одоо баг багтаа л би одоо сонсдог байсан. Ингээд маш ингээд аажуу тайван маш юм доод өнгөнөөс маш доод өнгөөр ингээл одоо дуулж байгаа л тэгэл энэ аажим өгсөөл тэгэл дээшээ бүр одоо дээшээ маш нарийн юм өнгө авч ингэж дуулдаг, дээшээ шуранхаалж ингэж маш одоо хамгийн дээд өнгөнд ингэж хурц дуулдаг ийм дуу бол одоо бусад ийм дуун дотор ер нь байхгүй шүү дээ. Тийм болохоор тэр болгоныг л одоо тухайн үед уртын дуу бол үнэхээр гайхамшигтай юм байна гэдэг. Тэгээ манай аав ээж хоёр бас тэр дууг уртын дууг ингэж дуулдаг байсан болохоор багын л одоо бас энэ чихэнд бас хоногсцсон ийм дуунууд байдаг. Тэгээл энэ бол миний одоо бас дуунд дурлах, за уртын дуунд дурлах юм шалтгаан болсон бахаа гэж бодож байна. Дашнамын Батбаяр Говьлтай аймгийн Халиун сумын сургуульд сурч байхдаа урлаг, соёл, спортын арга хэмжээнд идэвхтэй оролцохоос гадна хүүхэлдэйн театрт өөрийн хүсэл сонирхлоор ажиллаж хүүхэд багчуудад хүүхэлдэйн жүжиг төлөвлөж байсан нь урлагийн алтан тайзанд татагдах нэгэн шалтгаан болжээ. Мөн түүний аав хүүдээ үлгэр жишээ байж сумар нутгаас зохион байгуулсан урлагийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог чөлөө төрөн сайханч шинийг санаачлагч байсан юм. Манай аав бол манай нутаг орныхан бол сайн мэднэ. Дашнам маяа гэж одоо авгаалдаг. Манай Дашнам маяах маань одоо төрөл бүрийн ажил хийдэг байсан юм. Гэрээ мод цоохорлон, ургам улгазар тарин одоо Халиун сумын төв дээр байгаа тэр төвийн одоо таад цэцэрлэгийг манай хөргөх тарж тэрний одоо услага тэр систем тэр юм одоо манай хөрөх гэсэн байгаа. Бол бас Монгол гэрээг одоо иж үрнээр нь хийдэг. Манай ах нарын одоо бүх гэрүүдийг яг одоо бүх зүйлийг өөрөө хийж, бүх тавилгууд, бүх одоо үн тоон, хаалга бүх юм ингэж өөрөө хийж уралдаг юм хүн байсан. Батбаярын аав Дашнам маягийн бүтээсэн олон зүйл тухайн үеийн төвийн сонин хэвлүүдээр гарч сурталчлагдаж олон 10 мянган төгрөгийн одоо хэмнэлт улсад өгсөн гэж одоо үнэлэгдэж шагнагдаж байсан санагдах юм. Шинэ бүтээл оновчтой санал буюу өнөөгийнхоор бол одоо тэр патентийг олон 10 тийм патентийг тухайн одоо социализмын 70-80-аад оны үед одоо эзэмшдэг. Одоогийн бидний ярьдаг, одоогийн ярьж байгаа энэ утаагүй 100% хүртэл тухайн үед санаачлан гаргаж байсан тийм дархан хүн байсан. За тэрний хажуугаар бол одоо дуу хөгжмийн хувьд бол их авьяаслаг. Өөрөө одоо баян хөгжим, мориор хөгжим, хуучир хөгжим сайхан тоглодог.
сайхан дуулдаг. Тэр одоо аймгийн төвдөр чинь одоо сум нэгдлүүдийн одоо соёл урлагийн 7 хоногийн тэргээл зохион байгуулагдаж уралдаан тэмцээнүүд ингээл сумдын хооронд, сум нэглүүдийн хооронд явагдахад тэрэнд л одоо Дашнамх одоо мөн оролцсон. Тэгэл одоо төрүүлсэн, авиас үлгээрээ шалгарсан ингэж явдаг. Манай аав бол ээжийн тухай дуу их дуулдаг байсан. Бидэнд ерөөсө хүүхд ахуй цагт бүх хөгжим байсан. Баян хөгжим, мандолин хөгжим, гитар хөгжим гэд бид нарыг бас урлагийн талаас нь хөгжүүлж авиасыг нь дэмжих зорилгоор одоо бид нарыг юугаарч дутаахгүй өсгөж хүмүүжүүлсэн бас аав ээжтэй баярлдаг. Сум орон нутагтаа хүндлэгдсэн чадварлаг хүний хүүхэд ингэж сайн явах нь аргагүй гэж түүнийг мэддэг Алтай нутгийнхан дурсан ярих нь олонтой. Батбаярын ээж мөн л түүний аав шиг зун олондоо хүндлэгдэж цээлхэн сайхан хоолойгоор нутгийнхнийхаа сэтгэл тоногшин үлдсэнийг олон сайхан дур сумж номын хуудаснаас бэлхний харж болно. Манай ээжийг бол хүмүүс ярихдаа маш одоо гоё цээлхэн хоолойтой юм сайхан дуулдаг хүн байсан гэж ярьдаг. Би ч өөрөө бас мэднэ. Миний ээж өөрөө одоо хүүхдүүдэд биднэрт битгий хэл одоо бидний хүүхдүүдэд дандаа тойрон бүжиг дуу шүлэг зааж идэг их номч юм хүүхдэд зааж сургах тал дээр их номч тийм сайхан хүн байсан юм шүү. Хагас зууны халиун гэд ном дээр ээжийн талаар дурсамжийг бас сүлд уншиж байхад жимсгтээ ороод ээж хонь хариулж явж байхдаа дуулсан дуу гүүрээ чи сайрт сонсогддог байсан. Тэр хооронд бол нэг 5-6 км газар байгаа бах. Миний баримжаагаар тэгээд тэр хооронд ингээд өдөр хонь хариулж явахдаа дуун ингээд баян сонсогч яддаг. Тэгээд нутгийн хөгжүүлэлт гэж ярьдаг байсан юм аа гэсэн юм дурсамжийг бас үлд нь олж сонссон. Батбаяр багасаа дуу шүлэг уран зохиол жүжигийг ихэд сонирхон сайн дураараа хичээлдэг байжээ. Түүнээс гадна математикийн хичээлдээ сайн үлгэр жишээ онцлогдсон байлаа. Ер нь завл гарвал шатар даамны дугуйлан бүр бие хамгаалах урлагаар хүртэл хичээллэж байсан. Аав ээжигийн дуурайсан тав талын авьяастайг гэрчилж байна. За тэгээд хүүхэд насны дурсамж бол одоо үнэхээр одоо яриад дуусшгүй ярихд ч үнэхээр одоо сайхан таатай сайхан юм байдаг. Халиун сумдаа 8 жилийн дунд сургууль төгсөөд 10 жилд болохоор Алтай хотын 2 дугаар 10 жилийг математик физикийн гүнзгий сургалттай сандуу багштай 10 ангийг төгссөн. Номнаас л дуу хөгжсөн санагдах юм. Нэг дагар цагаан толгойтой хүүхэд ном сугамдаа авч үлжсэн гүйж байдаг тийм хүүхэд байсан. Батбаяр бол спорт урлагийн юмд бас нэлээд авьяастай. Тэр талын зүйлд бол нэлээд дур сонирхолтой. За ийм хүүхэд байсан юм аа. За манай 10 анги болохоор энэ тентхийн сумууд одоо аймгийн төвийн сургуулиудаас бас нэлээд шигшигдэж ирсэн онцгой сургалтангууд цугларсан. Ангийнхан ер нь конкурс эзэлтийн шалгалтанд бол 100% амжилт үзүүлж өссөн мэргэжлээ бас сонгож ингээд сургуульд одоо бас ийсэж орж байсан. Анхны баярт одоо гитар тоглож дуу дуулж 2-3 охинтой бас нийлж одоо ингээд дуэт маягаар ингэж дуулж байсан. Одоо санаанд орж байна. Урлагийн авьяастай хүү мэрэгжлээ сонгохдоо дуучин биш аавынхаа мэрэгжлийг өвлж инженер болохоор шийдсэн гэдэг. Өөний зөвтгөөс азаргныхаа хүрээгүй газарт унгана. Аавынхаа хүслийн дутууг хүүнэг гүйцэнэ гэдэг л болсон хэрэгэ. Батбаяр дуучны мэрэгжлийг сонгоогүй гэд дуу хураа огтхон чоргисонгүй. Төвний очисон газар бүрт дуу хур соронзон мэд ухтан авч үргэлжил хажууд нь ойр байсан гэдгээ. Манай нэг алтан жолоо гэдэг хамтлаг бид нарыг бас шигшээд ингээд оруулаад 5 гишүүнтэй юм хамтлаг байлаа. Тэнд бас тухайд дуулж явсан. Нисхийн 80 жилийн ой концертанд бид нар бас 45 хоногийн офицеруудын ордон дээр бас бэлтгэл хийж тэгээд энэ одоо маш том юм концерт тухайд бас болж исэн. Тэгээд энэ үед бол бас л урлаг уран сайхны бас олон хүмүүстэй бас танилцж тэгээд одоо урлагийн одоо мэрэгжлийн хүмүүсийн бүр одоо нарийн асуудлууд ямар байдгийг гэдгийг бас л ингэж ойлгосон. Тэгээд энэ үеэс бас л ер нь мэрэгжлийн болж ингэж сурах нь бас зөв юм байна гэдэг ингээд тэгээ ялангуяа уртын дуу
дуур болоо бас нэлээд төлхөө судлаа гэж ингэж анх санаа төрж тэгээд ингээд соёл урлагийн их сургууль руу орсон. Тэр нь уртын дунд сэтгэл зүрхээ зориулсан манай шавийн шав үнээр тийм лачгүй гэж хэлэх юм. Тийм ээ. Дашнамын Батбаяр бол одоо миний соёл урлагийн их сургуулийн уртын дууны анги одоо төгсгсөн юм шат байгаамаа. Говьолтой аймгийн харьяат одоо Дашнамын Батбаяр гэж залуутай бид хоёр одоо соёл урлагийн их сургуулийн уртын дууны нэг ангид орсоор бид хоёрын найз нөхдийн одоо нөхөрлөлийн гараа маань эхэлж байсан. Тэгээд 4 жилийн хугацаанд соёл урлагийн их сургуульд нэг ангид сурахдаа ер нь бол бас би Батбаярыг нэлээд үнэлдэг байсан. Мэргэжлийн дуучин болохоос өмнө олон сайхан одоо уртын дуунуудыг одоо том дуунууд гэж хэлэндээ айзам дуунуудыг бол одоо өөрийнхөө сонирхлоороо сураад тэгээд ер нь анги дотроо бол ер нь хамгийн сайн дуучин байсан шүү. Тэгээ сайхан би тэр уртын дуунд сэтгэл зүрхөө өгч явдаг тань. Тэр одоо уртын дуустайгаа үерхэж найзалж зөвлөлдөж явдагт нь би бол их сэтгэлтэй хүн даа гэж би бол бодож явдаг байхгүй юу? Уртын дуучин хүн бол байгалаасаа ясан авиасны гадна одоо бас хоолойн цараа багтаамж маш чухал байдаг. Тэр маань дээшээлийн бишиг доошоо одоо бүдүүн бүрээ шиг гэдэг шиг одоо маш их хоолойн цараатай. За тэгэхээр уртын дуучин хүн бол хоолойн цараа сайн бийжээж энэ айзам том уртын дуунуудыг бол дуулах юм боломж бүрддэг. Тэгэхээр Батбаяр байна уртын дууны одоо жишээлбэл хамгийн том цараа багтаамжтай дуулах дуртмал сайхан асрын өндөргээд энэ дуунуудыг бол дуулсан байдаг. Тэгэхээр энэ хоёр дууг дуулсан хүн бол хоолойн цараа багтаамж ямар вэ гэдэг нь бол ингээд шууд харагдаж байдаг. Ямар ч хүнд нуугдмал далд авьяас байдаг гинэм. Гагцхүү тэр чадвараа хөгжүүлж чадах хэсэг нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Батбаярын хувьд хотод оюутан байхдаа уртын дуугаар хичээллэхээс гадна бие дааж номын самд сууж уртын дууны үүх түүхийг сонирхон судлах дуртай байжээ. Энэ нь түүний нөгөө л нэг өөрийгөө үргэлж хөгжүүлдэг удамшсан зангийн илрэл байлаа. Уртын дууны тухай тэрээр олон сайхан түүх, домог яриаг мэднэ. Цаашдаач улам их судлах зүйл байгааг онцлон хэлж байсан юм. Монгол ардын уртын дуу гэдэг бол бас цагийн үед маш их хүнд одоо хэцүү үеийг туулж одоо биднэрт бас үдий зэрэгтэй энд ирсэн. Гэлэн хүүгийн поврон гэж одоо алдарт уртын дуучин. Богд Жавзан лам хотгтын өргөмжлөлт дуучин. Говьолтой аймгийн одоо Тайшир сумын харьяат юм алдартай юм уртын дуучин байсан. За энэ хүн алдарт одоо Жигзвийн Дорждог гуайн багш. За Дорждог гуай тэргүүтээ одоо уртын дуучдад улс хувьсгалын 10 жилийн ойгоор чөө болсон гуайн одоо урилгаар ирж дуртмал сайхан гэдэг дууг зааж сургаж ардын хувьсгалын 10 жилийн ойгоор одоо дуулж исэн юм түүх байт юм байлээ. Монгол ардын уртын дуу дуртмал сайхан гэдэг дуу шиг одоо ийм өргөн одоо диапазонтой. За 20 хэдэн бадагтай 30-40 минут одоо ингээд дуулагддаг. За ийм одоо том цараатай ийм дуу одоо байна уу гэд одоо ЮНЕСКО одоо үнэхээр хосгүй юм а гэдгийг бас баталгаажуулахын тулд дэлхийд даяар бас ийм дүгээлийг зарласан. За ингээд энэ нь одоо үнэхээр одоо манай энэ уртын дуутай одоо өрсөлдөхүйц одоо цараатай ийм одоо дуу бол үнэхээр гарч ирээгүй учраас 2008 онд ЮНЕСКО одоо албан ёсоор одоо уртын дуу хүлээн зөвшөөрч одоо хүн төрөлхтний одоо бит бус аман ийм гайхамшигт өв соёл юм байна гэдгийг одоо албан ёсоор ингэж бүртгэж авсан. За энэ дууг одоо бас манай нутгийн одоо өвг дээдс маань бас энэ хүмүүст бас зааж сургаж ингэж түгээжсэн гэхэд бас өөрөө ирэхгүй одоо бас бахархах сэтгэл төрдөг юм аа.
Батбаяр уртын дуучны мэрэгжилтэйгээд уртын дууг голчлон дуулж байсангүй. Ардын болон зохиолын дуугч чадварлаг дуулж чаддаг гэдгийг хамтран ажилладаг яруу найрагчид, хөгжмийн зохиолч, уран бүтээлчид ам уралдан ярилцдаг юм. Нутгийн уул ус бурхны оронд байгаа ижи аав нь уран бүтээлч залуугийн хязгааргүй хүсэл тэмүүллийн бодит биелийг олоход нь тулах багнан болж уран бүтээлийн онгод хайрладаг гэдэгт Батбаяр үргэлж итгэж сүсгэлэн явдаг. Нутагтаа бол их хилэгтэй амтай. Байн л одоо бас нутаг орон руугаа явах юмсан. Ажлын боломж нөхцөл бүртгэл юм бол нутаг руугаа явах юмсан гэж ингэж байн ингэж бодож тэмүүлж явдаг. За би анх одоо нутгийнхаа ойд зориулаад нутгийнхаа ойд одоо ямар одоо бэлэгтэй очих уу, яах уу гэж одоо бодож ингэж явж байгаад нутагтаа зориулан нэг нэлээд одоо удаан хугацаанд бодож бичсэн халуун нутаг минь халуун үлгийн нэртэй нэг шүлэг бичсэн. За энэ шүлгэнд маань одоо миний найз Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан ая зохиогч дуучин Норвын баасанд орж ая хийсэн. Шүлгийнх нь мөрүүдийг уншаад яг өөрийнх нь тэр сэтгэл бол яг надад мэдрэгдэжсэн л да. Тэгээд тэр аялгау хийгээд их сайхан дуулсан, айтайхан дуулсан. Өөрийнх нь бас хоолойны цараг хүрээ буцаан бас өргөнтэй тембер айтайхан сайхан ийм дуучилт халуун үлгийн нэртэй энэ дуугаа би нутгийнхаа ойд бас очиж дуулж ойн концертанд оролцож байсан. Халуун сумын 40 жилийн ойн концертын дээр тоглоход үнэхээр миний дуу бол дуучин болох авьяас байдгийн байна гэдгийг анх хэлж харж сэтгэл хөдлөж исэн. Тэр хамгийн анх эхэлж хийжсэн халуун үлгийн нутаг гэдэг дуу төрснөөс хойш бол олон жил болчих. Түүнээс хойш өөрийн одоо олон сайхан дуу уран бүтээлтэй болчихсон. Одоо маш олон манай нэр алдартай хөгжмийн зохиолчтой хамтраад тэднээр одоо хөгжим аялгаугаас олон сайхан дуу дуулчихсан. Нутаг усныхаа тухай, аав ээжийнхаа тухай, ханийн тухай, за бас хайр сэтгэлийн тухай гэдэг олон сайхан дуу уран бүтээлүүд дуулчихсан. Уран бүтээлийн хувьд халуун нутаг минь алуу үлгийн минь нэртэй цомог 13 дуутай цомог анхны цомог гарч ирсэн. За хоёр дахь цомог бол хүүгийн бодол нэртэй 15 дуутай цомог гарсан. За манай Батбаяр дуучин бол өөрөө нөгөө наадмын битүүмөр гэдэг шиг тийм уран бүтээлч биш юм. Яавч биш юм. Ягаад гэвэл хөдөө орон нутгийн бригадаар тэгээ аймаг орон нутгатаа сундаа тоглолтоо хийж исэн. Бас амьдралын нэлээд тэр уран бүтээлийн туршлага онцлуулсан. Домгийн цэнхэр халуун нэртэй анхны тоглолт хийсэн. За сэтгэлийн хоймор миний алтай нэртэй тоглолтоо одоо аймгийн төв сумуудаар бас аялан тоглолтыг зохион байгуулсан. Аливаа хүнийг гаднаас нь хараад өнгөцгөн дүгнэх тун чамрах. Харин хүний сэтгэлийн гүнд нь ямар бодол, хүсэл мөрөөдөл нуугдаж байдгийг олж мэдхэд хэцүү. Хүн бүхэнд өмнөө тавьсан зорилго, өөрийн гэсэн даван туулах зам, онгод торчлон дүлдээх дурсамж байдгийн талаар Дашнамын Батбаярдч ямар ч мэрэгжлэр ажилласан гэсэн түүнийхээ хажуугаар алтан тайзнаа дуулж явах хувь тавилан оногдож байна. Манай Батбаяр бол ер нь гүндүүгээр хүн. Нэг хэлэх гэсэн үгээ бас хэлцдэг. Тойруулаад байдгүй. Бас тэгээд ер нь бол шулуухан зантай. Хамтарч уран бүтээл хийхэд нэг тийм тэр болох юм байхгүй. Хүний үгсээ авдаг бас уран бүтээл дээр бас нэлээд нэгт ажилтдаг. Энэ уран бүтээлийн хойноос л одоо бас яг өөрийнхөө хүс хөдөлмөр цаг цав одоо юу байна бүхэл бололцоог одоо дайчлан ашиглаж ингэж хөдөлмөрлөж чаддаг. Тэр зан нь бол надад маш их таалагддаг. Одоо манай ард түмэн ярьдсан да. Сэтгэл зүрхнээс гарсан бүхэн сэтгэл зүрхэнд хөвдөг гэдэг. Тэгэхээр яруу найрагч бол тухайн уран бүтээл сэтгэл зүрхнээсээ хандаж тэр шүлэг зохиолоо бичих. За хөгжмийн зохиолч ая зохиогчд маань тухайн яруу найрагчийн шүлгийг бас мэдрэх, аялгау, өнгө аясыг нь мэдэрч бас одоо их үнцэнтэйгээр хандаж аялгау гişгээ эсгэх урлах. За энэ хоёр сайхан уран бүтээлчийн сэтгэлийн дотоод ертөнцийн долгис, аваа, хэмнэл, тэмүүллийг бол дуучин маань бас их сайхан өөрөө сэтгэл зүрхээрээ ойлгож ийж, мэдэрж ийж, үнцэнтэй хандж байж энэ гурван хүний сэтгэлээс гарсан тэр сайхан уран бүтээл
одоо дууны дөрөвдөх жигүүр гэж ярьдаг, дууны дөрөвдөх оршин тогтнолоо гэж ярьдаг. Одоо сонсогчдод дуун дуртай ард түмний сэтгэл зүйн хүрэх тэр сайхан авшиг өнжиг бол бүрддэг учиртай. Энэ мэдрэмжээрээ одоо ард түмний сайхан дууны өргөжил болсон нийтийн дунд өөрийн гэсэн өнгө төрхтэй дуунууд гаргаж ирж одоо ингээ бие даасан тоглолтоо хийх гэж байна. Ийм уран бүтээлчээ гэж ингэж бахархан бодож байна. Өнөөдөр Батбаяр 500 гаруй хүнийг удирдан ажиллах хариуцлага өндөртэй ажлынхаа хажуугаар уран бүтээлийн ажлаа давхар амжуулж явна. Инглигээд тэр улс нийтийн ажлаа салгардуулсангүй, уран бүтээлийн ажлаач орхигдуулсангүй. Хос мэргэжилтэйгээ хорвоогийн гэрэлт өдрүүдэд тодоос тод харуулan сэтгэл өдрөг ажиллаж амьдарч явна. Миний ажил бол бас одоо нийтийн тээврийн ажил. Бас цаг наргүй одоо нийтийн тээврийнхэнд бол бас баяр одоо амралтын өдөр гэж бол байдгүй. Мөнхийн одоо бас тасралтгүй одоо нийгмийн захиалгад үйлчлэгээ. Тэгэхээр бас ажлын ачаал бас өндөр байдаг. Одоо тэгээд ажлынхаа хажуугаар би бас одоо чөлөөт байдлаараа суран бүтээлээ ингээд хийдэг учраас бас өндөрлөл бэрхшээл бол байна. Гэхдээ гисэн хэдий ч одоо үнэхээр одоо хүний дуртай юм гэдэг бол сайхан. Тэгээд инженерийнхаа ажлыг хийхийн хажуугаар уран бүтээл хийж нутаг орныхоо нэрийг гаргаж нутаг орныхоо тухай дуу дуулж ингэж байгаад би их баяртай байна. Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ хийгээд ингээд зэрэгцээ хөдөлмөрлөд явна гэдэг чинь бас л нэг тухайн хүний хөдөлмөрч сан шүү дээ. Батбаяртайгаа хамт одоо нэлээдгүй олон энэ тентхийн одоо бүхэн өргөний ЕБ паласын одоо тоглолтуудад энэ төр би өөрөө ч урьж оролцуулж ирсэн. Батбаяр маань ч гэсэн өөрөө бас нөгөө удирдах ажил хийдэг учраас одоо олон байгууллагынхаа одоо Ахмадын баяр янз бүрийн тэмцээн наадам гэх тийм одоо арга хэмжээнүүд дээр битээр их олон зүйл дээр хамтарч ажиллаж байсан. Одоо техникийн тал, урлаг уран сайхан энэ хоёр юм бол одоо нэг тэрэгний хоёр дуу шиг ингээд зэрэгцээл ингээд явсан болов гэж би бас ингэж боддог. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батбаярын дуулах чадварыг олон уралдаан тэмцээнд оролцсон амжилтууд нь батлан харуулдаг. Тухайлбал 2012 онд Ардын урлагийн наадмын хүрэл медаль, 2013 онд Авьяаслаг алтайчууд наадмын шилдэг оролцогч, 2015 онд нийслэлийн уртын дууны уралдааны хууртай мөнхрөх хаялгуу наадмын тэргүүн байрын шагналд болж байлаа. За энэ амьдрал гэдэг бол үнэхээр одоо сайхан. Энэ амьдралд дуулаад баймаар олон сайхан зүйлүүд байдаг. Их сайхан орноо дуулах. Их сайхан байгаль дэлхийгээ дуулах. Аав ээжигээ дуулах. Хань ижил үр хүүхэд, найз нөхөд энэ бүхнийг одоо үнэхээр дуулаад л баймаар байдаг учраас би энэхүү тоглолтоо дуулаад баймаар гэж нэрлсэн юм аа. Дуулаад л баймаараа гэсэн энэ сайхан тоглолтод томоос том амжилтыг хүсье. Цаашдаа ч гэсэн одоо уран бүтээл дээр найзтайгаа үргэлж хамтдаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Монголын үйлдвэрчний соёлын төв өргөнд 5 сарын 17-нд болох сайхан уран бүтээлийн тоглолтод уран бүтээлийн их амжилтыг бас хүсье. Энэ сайхан дуучны алтан тайзан дээр бид нар бас удахгүй уулзах бах. Олон дууг нь бас хамтдаа сонсох юм он жирүүд биднийг урд нь хүлээж байгаа гэж ингэж бодож байна. Дуунд дуртай, дуулах одоо маш их одоо хичээл зүтгэлтэй, сайхан сэтгэлтэй энэ сайхан залуугийн энэ тоглолтод нутаг усныхаа дуучин хөөг дэмжиж бүгдээрээ ирж үзхийг халиун сумын уугуул, суугуул тэнд ажиллаж исэн халиун сэтгэлтэй бүх хүнд уриалж урьж байна. Амьдрал яг л дуу шиг гэдэг. Эгшиглэн даялгуу үгүй бол их дэлхий юугаар хөглөгдөх байсныг таашгүй. Уртын дуу үгүйсэн бол ухаан тардмын юугаар тайтгах байсныг бас л таашгүй. Монгол өв соёлын түгээн дэлгэрүүлэх чинхүү сэтгэлтэй эгэлгүй энэ дуучны дуулаад л баймаар хүсэл тэмүүлэл ард түмний зүрх сэтгэлд хоногших олон уран бүтээлийг төрүүлэх нь дамжиггүй зэм.